Хэдүүлээ сая хэдэн километр явчих вэ? Хатуусаар бол нэг наашаа нэг 3 буудал, 2 буудал. Тий. 2.5 км. 2.5 За явж байна. км. За өнөөдөр гэрээсээ гарцгаая гээд саран чулуун гишүүний маань бас аян байдаг. Түүний өрөөнд цуг явъя гэж урилга маань хүлээж аваад манай улсын хурлын гишүүн саран чулуун болон хөгжлийн бэрхшээлтэй эдийн төлөөлөлтөйг хамт байрлалуудаар явлаа. Ойролцоогоор 2.5 км явсан байна. Буцаж ирэхдээ бол бид нар хатуусаар хөтөлбөрийн урдаас багшийн дэд одоо өргөө амарчих гэж нэрлэдэг болсон юм байна. Тинчээ буугаад тэгээд буцаад наашаа энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв дээр бол хүрэлцэж ирээд тэгээ өнөөдөр эндээс бол лайваа өндөрлөнө. За сая энэ хэсгээр яг уу манай бичлэг маань байж таарсангүй нөгөө шото хэсгээр явлаа. Шото хэсэг бол бөөрийн алуур левел 2 буюу төвшин 2 юм байна. Үнэхээр бол ингээд тэрэгцэртэй явхад долбилт бол маш их байдаг. Дээрээс нь гүнзгий эсгүүд дээр бол түрүүний орж орохоор өөр одоо шагаа гэмтэйгээр ийм эсгүүд бол байдаг юм байна. Тэр энэ дээр бас манай Тэмүүлэн маань өөрөө хэлэх бах те ингээд яг бодиттой юмнууд дээр бид нар бол зүгээр байгаа эсгүүд дээр бол явган замыг бол Улаанбаатар хэмжээндээ солихгүй байгаа. Пис их таймны өргөн чөлөөний гол замаа бол тэгээ баг тойрогоо их тойр өдрөө бүгдийг солихоор байж байгаа. Энэ замуудыг битүү юм чулуун явган зам болгосноор ямар ач холбогдолтойг бас манай иргэд маань ариун туяа хичээдэр маань төлөөлөөд өөрсдөө төлөөлөөс хэлэх бах те. Тэгээд хэлээд явсан зүг бахаа бас гэж бодож чинь. Тэгээд өнөөдөр ямар ч гэсэн гэд хэлэхэд бол хүрэлцэн ирж цуг явсанд ингээд баярлалаа. Гэрээсээ гарцгаа гэдэг аян бол маш өндөр ач холбогдолтой байна. Сараа гишүүнтэйгээ бас 10-11 сар жолоочноор дээр гэмтлийн имлэг дээр бас зарим ажлуудыг хийя гэж бас төлөвлөд байна. Тэгээ миний хувьд бол өнөөдөр энэ хүрээд болж байгаа учраас бол хөтлөгчийн ажиллаа хийгээд юунээсээ судал дээрээсээ босчоо. Ингээд өнөөдөр 12 цагаас эхлээд бол суугаад явсан. Ариун туяа гिच маань бас явсан асуудлуудаас ямар асуудлууд байсан гэдэг бас. Миний хувьд тэрэгцэртэй хүний хувьд энэ явган хүний зам энэ юу дугуйн зам их хэрэгтэй байсан. Тэрийг харин айгу яаж үзчих шиг байна. Тэр нь баярлжээ. Гишүүн даваадлаа дарахтаа баярлаа. Бид ингээд тусаж явсан. Оролцож цуг авч жаад. За. Манай Тэмүүлэн маань түрүүний тэр бэржиг замууд дээр нэг хэлчих. Хүмүүс юун дээр яагаад солих хэвээр. Сая баг тойрог өсгөр явлаа шүү дээ Тэмүүлэн. За ингээд өнөөдөр болохоор санчулан гишүүний санаачсан. Гэрээсээ гарцгаая аян 3 удаа явсан. Тэгээд өмнөх 2 зам бол нэлийн хэцүү зам маань явжсэн. Тэгээд энэ удаагийн болохоор одоо хотын замуудыг шинжилсэн хэсгээр бас нэлийн явлаа. Тэгээд энэ замуудаар явход бол явход юм асуудал юун нь баг байна. Баг тойруулуу сая сүүл зарцсан хэсгээр явход гоё юм те Тэмүүлээ. Тийшээ ирдэг хэсгээр. Тэмүүлээ энэ хөгжлийн бэрхшээлтэй амар байна. Баг тойруугийн хэсэг маань хойдын хэсэг зарцсан газрууд дээр бас явход нэлээд амар байж байгаа. За манай Тэмүүлэнтэй би бас өмнө сургалтанд нь сууж ирсэн. За хин Гамбаах маань асуудал юу байна? Одоо ямар ч хэсэн төр засаг бидний одоо нэг ахын байдалд одоо санаад тавьд энэ их хурлын гишүүн дараагийн хоригчлогч эдэртэй ингээ хамт ингээд нэг явж үзлээ. Хагас зарим замын нөлөөлөлтөд засаж байна. Тэгээ зассан зам бол айтайхан сайхан болжээ. Харин жижиг одоо тэр шоун бүтлтэй тэр хуучин замууд л бол ерөнхийдөө дэгэн дуг ингээд хүмүүсийн бөөр мөрөндөөс нэг өлегтэй болсон юм байна. Тэгээ ерөнхийдөө нэг орсгацсны асуудал дээр бол нөгөө аж ахуйн нэгжүүдийн нэг сэтгэлтэй өөр ингэсэн сэтгэлтэй нийгмийн хариуцлагаараа нэг яахан янзлаад өгчүүлэх зүгээр юм да. Бид ганцхан хөгжлийн бэрхшээлтэй ирж биш хүүхдүүдтэйгээ хэрэг төрсэн хүүхэн октод идэр бүдэл явах. Тэгээ хүн бас нэг ачаа элдв бус юм аа чирээд орох л бах тэр байр элдв бус юм да. Одоо ганц энэ аж ахуй нэгж биш бас одоо энэ сөөхүүд бас адилхан энийг анхаарах ёстой юм шиг байна да. Юунийг л хэлээ да.
Баярлалаа ирэх орлогчоо тэгээд явлын гишүүнд хоёрт биднийг анхаарсантай баярлалаа. Манай Оги маань бас. За Оги маань ямар асуудлууд байна? Явган замууд тэр болж байна. Явахад асуудал. Өнөөдөр явган замууд зөөрөн гэхөө сампот. Тэгээд одоо үстэн явган замаар яг сампот явган юусэн гэхөө хүтэмтэй болох ёстой. болчихсон. Болцоцоодоос алуу үзэг чулуу гэх. Тэгээд энэ хотон замад бодод тэгтэн жижиг эвддэг юм тэгтээ эвддэг асуудал. адд дүндөө бед энэ зам боддог адд дүлээд явчихсан. Тэгээд Adam parti bu явган зам им гайг сайддаг хүчинтэй. Манай Оги бас автобусаар өдөрт 2 зорчиж байгаа тийм. Бас 50% жолоочнууд маань бас яаж байгаа зарим нь бас хүлээж авахгүй зогсохгүй асуудлууд байна. Тийм Оги. Манай Оги бас автобусаар хэмжиж байгаа. Хамгийн өргөн үйлчлүүлж байгаа юм шиг байна. Тэгээд одоо ингээд нийтг түрүүний буудаг тийм. Бэдүүд дод шаараа ороод ашиглахгүй. сэгдэд ордог. Жижиг зүйлүүд цэвэрлдэг юм байна. зэвдгөө. Тэгээд өөргөө ороод тийм ажид бэд. Тэгээд дөрөн хонг бэдтэй хонг жижиг ганцг хүүхдийн бэлэгдэд хүн үйлчлэхгүй жирийн хүмүүс дараад ашиглаад. дайраа ганц тийм бод одоо хинум бодог мэдтгүү юм байна тийм. За энэ дээр бас иргэдтэй гэдэг нэг хэдийн юмыг бас хатуухан хэлчмээр байна. Бид нар бас нэг нэгэ ойлгож одоо нийгэм хот гэдэг бол миний эрх бусад хүний эрхээр хязгаарлагддаг, хамтарч ажилдаг, хамтарч амьдардаг ийм нийгэм. Түрүүн бас Сараа гишүүн битээр бол автобусны худлаа зогсоож хот бол хогийн сав биш. Тэгэхээр залуучууд нэгэндээ хог хайж байгаа. Дээрээс нь иргэд бас автобусанд явахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсох одоо конопыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах. Энэ тал дээр бас манай иргэд маань өөрсдөө ухамсартай энийгээ дэмжиж байгаасаа гэдэг бас уриалж байгаа. Мэдээж бид нар нийтийн тээврүүдийг үйлчлүүлж байгаа. Нийтийн тээврийн хамт олондоо үе шаттайгаар саний сургалт, саний энэ зогсоол дээр зогсож байгаа тавцангийн бариулын засвар үйлчилгээ цэвэрлэгээний асуудлуудыг нэг номерт анхаарч явмаар байна. Жолооч нарын бас сургалт шин жолооч нартай англи хэлэн дээр л гадаадынхан бол orientation гэж ажил авахт нь бол сургалтын хөтөлбөрийг хийдэг. Тэрэн дээр нь бол тэрэгцэртэй иргэдтэйгээ тэрэгцэртэй одоо хүүхэд төрж байгаа иргэдийн асуудал дээр сургалтын хөтөлбөрт нь оруулж өөрсдийг нь явж мэдрүүлэх. Дээрээс нь энэ зогсох асуудал автобусны буудлын дээрээс бид нар тэр гадна хараагүй дуут одоо мэдээллүүдийг хүргэх юм дээр бас анхаарч цаашдаа ажиллах хэрэгтэй юм байна гэдэг нэлээд олон асуудлуудыг бас өнөөдөр ойлгож аваад ингэж байна. За тэгээд Сараа гишүүн маань бас өнөөдрийнхөө лайва хааж үг хэлээд ямар арга хэмжээ авах вүлээ, хэдүүлээ цаашаа авах вүлээ гэж Сараа гишүүндээ бас сүүлийн хаалтын микрофоныг өгье. За би яг тодорхой нэг юм хэд хэдэн ажил ярьж ийлэж бодож байна. Бүх скутеруудын үйлчлэгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагатай уулзаад скутерийг одоо байгаа хэмжээндээ хэрэглэж байгаа заавар дээр нь хүртээмжээ ярьчээ. За бүх жолооч нарын сургалтанд өөрсдийг нь яг тэрэгнэртэй суулгаж тэр нөгөө хүн өргөх буух хэсгээс сургалтын нэг тийм 1-2 цагийн ажил болно. Тэрийг бас хийчихье. За бүх яг бол хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн тутмын 6 нь олбол бэрхшээл гэхгүй. Өөрөөр хэлбэл ослоос өвчнөөс гэсэн үг. Тэгэхээр автозамын одоо жолооч болж байгаа сургалтуудад нэгдэх болонд автан бүх сургалтууд дээр яг үнэхээр одоо автозамын ослолтой холбоотой дата кейсүүд рүү оруулж гэж бодод байгаа. Хэрвээ одоо юу гэдгийг согтуу жолооны хэрэгсэл барьсан бол нэг удаа
удаагаас 2 дахь удаагаа ахиж эзэж ирэхийг нөхгүй байх хэвээр. Ер нь бол тийм байх хэвээр. Хүний амь насыг одоо хөнөөчүүд те хүний амь насыг гэмтээчээд дахиад жолоо орох эрхийг тэр нөхөсгөө. Тэгэхээр энийг сэрэмжлүүлэх үүднээс жолооны сургалтын асуудлыг бол шинжилье. Сургалтын агаал руу програм руу орё. Хөтөлбөр рүү орох болно гэдгээ бас хэлье. За ингээ өнөөдрийн ажиллаар бол энэ шийдвэрүүдийн араас эрхчлэлийн төлөвөнд оруулаад тэгээ ажиллая гэсэн үг тийм баярлалаа. Өнөөдрийн бидний аялал бол бас шинэ ойлголтуудтай, шинэ дүгнэлттэй, шинэ ажилд авчлаа тийм. За би дуусгая тийм. Хаалт хийгээс өмнө бас сараа гишүүнийхээ хийж байгаа айгу зөв аяныг бас ингээд нээлттэй сурчилчилжээ. Гэрээсээ гарцгаа гэд манай ийм аян хууц байж байгаа. Гэрээсээ гарцгаа гэд өнөөдөр гэрээсээ гарцгаа гэдэг энэ аяны хүрээнд өнөөдөр бид нар хамтдаа бидний одоо 6 нөхөд хамтдаа ойролцоогоор 2.5 км явган зам дэлгүүрүүд рүү орж хамтдаа явлаа. Тэгээд энэ бол бас тэрэгцэртэй иргэд хүүхдээ түрээд явж байгаа эхчүүд болон цаашлаад энэ чинь бас скутер дугуйн нөхөд нөрөөс хэрэгтэй гадаг шүү дээ. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нар энэ явган зам Улаанбаатар хотыг бол хүртээмжтэй болох энэ ажлуудыг бол бас хийж байгаа шүү. Тэгээ бүгдээрээ бас хамтдаа хагаад гэрээсээ гарцгаа гээд саран чулуун гишүүнийхээ хийж байгаа аян пэйжийг дагаад бас дэмжийе гэж одоо уриалъя. Миний хувьд бас энэ одоо аянг цаашид дэмжиж үе шаттайгаар хөтөлбөрөөр ингээд сараа гишүүнтэйгээ хамтраад бас манай хөгжлийн Огитойгоо, Ариун Туяагчтайгаа, Ганбаахтайгаа, манай Тэмүүлэнтэйгээ цаашид хамтраад одоо дараа дараагийн арга хэмжээнүүдийг одоо улирлт нэг уулзалт ч юм уу үе шаттай ажлуудыг хий Улаанбаатар хот бол цаашаа хүртээмжтэй болох ёстой. Тэгээ тэр үе шатууд бол уялдуулаад хамтраад ажиллана гэж хэлье. За ингээд лайв дуусгачих тийм. Тэгээ. За.